мөнхийн сайн цагт нар сая мандахад навч сая дэлгэрхэд нар сая мандахад шажин сая дэлгэрхэд дан далай бүслүүртэй давхар уулан түшлэгтэй сүн далай бүслүүртэй сүмбэр уулан түшлэгтэй агваа гүндлайхийн 9 цагаан тохоогоор нутагтай 1500 настай Мехталууга хааны хүү гэж газартаад ганцлтанхан төрсөн тэнгэртэй тэнцэлтэнхэн төрсөн төрснөөсөө хойш төр улсаан алдалгүй дагсан гарснаасаа хойш газар ус хоёрыг алдалгүй эзэлсэн эрийн сайн хан харангуй хүүгэгч нэгэн сайн ир байдаг санж тэр хүний суудаг өргөө болбол майгуур зандан дулгууртай шилгэн эрдэн тоонтой сууд эрдэн үнтэй шүрэн эрдэн хантай засал мөнгөн туурагтай цалин мөнгөн завгтай шижир алтан дээвэртэй силбэр алтан ганжиртай өргөө нэгэн байдаг санж тэр хүний ундаг морин бол эрдний сайн чонхүй хүлэг хүрмөр ундаг санж энэ хүний малн бол араараа дүүргэж өсгсөн ай түмэн хүй хүлэг адуутай өөрөөрөө дүүргэж өсгсөн үд түмэн хүй хүлэг адуутай цастай цагаан уудыг бүрүүлж өсгсөн цагаан халзан хонтой харанхуй говийг дүүргэж өсгсөн хар мэлзэн тэмээтэй алагтайн голыг дүүргэж өсгсөн алаг тарлан үхэртэй 100 алт зэлийг татаж зураг болсон хар унагдыг уйжээ 80 алт зэлийг татаж нарийн хар унагдыг уйжээ цайдан мэд цэгээ гисгэж айрх сартыг бэлхуулж алаг сайхан мах амт сайхан зуушийг бэлдэж найрын ихийг найрлахад 6 дайд хаягийг илэгтэл тулсан зузаан эрхийг илэгтэл барьсан өвгд хөгшөд хүртэл ирж найрлжээ 70 хүн дамжлаа даадгүй гангар нэгэн шаазангаар айрыг нэгэн дүүргэж 77 бүх дамжлан авчираад эрийн сайн хан харанхуйхүүд барьсанд эрийн сайн хан харанхуйхүү зүүн гарын 3 хурны толион дээр тавьж хов нэг сороод дахин ахин дүүргүүлж 77 бариад улаан зээрт болохын тэнд хаан суусан ов минь хатан суусан ээж минь би одоо явна 15 жилийн газар алсын өндөр ууланд ангөрөө хийн авшуу авлаа гэж ийм үгийг хэлтэл хаан суусан ав хатан суусан ээж нь хэдийгээр миний хүү агваа хүчин ихтэй чулуу алсын холын аянд явж үзээгүй миний хүүгийн ундаг эрдний сайн чан хүлэг хүрмөр хэдийгээр агваа хүчин ихтэй чулуу алсын холын аянд эдэлж үзээгүй энэ жилдээ өнжөөд ирэх жил явахгүй юу хүмүн гэж хаан болсон аав хатан болсон ээжийн хэлсэнд эрийн сайн хан харанхуй хүүгийн хүрэл чулуу зүрхэн хуржигнэж хар чулуу зүрхэн харжигнаж хайлсан ширмэн дотор буцалхын тэнд дангийн цагаануудыг дам нэгэн хайж давхар сүлжээүүдийг даамаа нэгэн хаяад үсрээд гарвгэн адууны азай борол өвгөнүүдэнд нь уулзахад адууны азай борол өвгөн та миний ундаг эрдний сан чанг хүлэг хүрмарыг барьж ир гэж зарлиг болгов. За гэж өвгөн хүлээгээ харин би барьж хүч хүрэхгүй олон ижлээсэн онцгойруулан тастаад цөөн бүр ижлээсэнд зөвцгийрүүлэн тастаад ирвэл болно гэж асуусанд харин тэр чинь болно гэж хариу
зарлиг буулгажээ. Хатууны хазай бурлууган сургуулийн улаан халзан морийг унаад эрдний сайн чонхой хүлэг хүрэн морийг олон ижлээс нь онцгойруулан тастаад цөөнбөр ижлээс нь цөмцгийрүүлэн тастаад хөөгөөд хурж иржээ. Ирийн сайн ханхар хөөхөө 18 алтан цулбыг ангалцахын цагт аман хүзүүгээр нь алдалгүй хаяхад огторгүй од тоолон зүтгэжээ. Эрхийн ч янз огт байсангүй. Дэлхийн үндэс тоолон зүтгэж эрхийн ч янз огт байсангүй. Би 1500 настай Мегталауга хааны хүү газар таадганцал дохин төргсөн тэнгэртээ тэнцэлдэгхэн төргсөн төрснөөсөө хойш төр улсаа алдалгүй төрсөн гарснаасаа хойш газар ус хоёрыг алдалгүй төрсөн эрийн сайн ханхар хүү гэж лавтай гэгч хашгирсанд эрдний сайн чонхой хүлэг хүрэн морин эргэж хурж иржээ. Аргай болсон амгайг ам юунд тааруулсанд зандан улаан хилээр өлгөн нэг өмхөв. Захын хоёр араагаар завчин нэг өмхөв. Наран саран хоёр бөөрг нь наа цаанаа дулайдсан 8 сайхан ганцхан дарцэг болон хийсгсэн имэлээ зоон дунд нь тогчээ. Уран хүний хийсэн улаан ирээ олбыг урдуур нь татаж татаж 5 хуруу шигтгээд нэмэн татаж 1 хуруу шигтгээд ологнож орхижээ. Хатан хүний хийсэн хар ирээн олмыг харцгаа юмд тааруулж татаж 5 хуруу шигтгээд нэмж 1 хуруу шигтгээд ологножээ. Салхитай өдөр саргидаг, живтэй өдөр жирэгдэг 100 лангийн хударга 6 юмд тааруулж 70 лангийн ташуурыг 70 юмд тааруулаад хад хөвтэй сойвлыг нь хайрцаг хөвтэй тушуулыг нь сангийн өргөнд оровг нь саадаг нумаа авууг нь өөрийн өргөнд оровг нь өмсөж зүхээ авууг нь илүү гэртээ оровг нь идэж ухаа авууг нь мордоод нэгэн явжээ. Алсын өндөр уулыг чиглүүлж хавчиг жалгыг гიშгүүлж уужим жалгыг алхуулж явсаар алсын өндөр ууланд гарч ан гөрөө хийж 77 буг согоог дараагаар намнаж гин. Алтай хангайн түлэг ажиглан түүгээд уулын чинээ улаан галыг түлж уулын чинээ хөх манан татуулж 77 буг согооны махыг шарж нэгэн идэж ундаалan хооллож хаавын өгсөн алтан цамцыг нөмрөөд ээжийн өгсөн мөнгөн цамцаар тэр нэгэн хийгээд унтаж орхижээ. Энэ үеэр зүрх мижид хааны нарангуй авхай жива тэмээ хариулсан өвгөний очижээ. Намайг миний эцэг их тэнгэрийн эрх хархууд өгнө гэлээ. Миний заяаны хань бол Аква гүндэл айхын 9 цагаан дохоогоор нутагтай 1500 настай Мегталауга хааны хүү эрийн сайн ханхар хүү байх учиртай. Миний нөхөр энэ жил алсын өндөр ууланд ан гөрөө хийж ав шов намнаж яваа байх та. Та миний нөхөртөө хэл болж өгөөч гэж гуйсанд өвгөн за гэж хүлээгээд хунаж явах тэмээ шинжиж жаваа тэмээгээ 3 өглөө бэлчгтэн шинжив. Хамгийн дөрөв тонгочхон бэлчдэг ширээ шар тайлаг шинжээнд нь оров гэ. 3 орой хураахта шинчгэд хамгийн дөрөв тонгочхон хотолдог ширээ шар тайлаг шинжээнд нь оров гэ. Хөвгөн дөвнийг барьж
нэгэн унаад алсын өндөр ууланд гарсан алт шиг мөн юм шиг харагдахыг үзжээ. Сайн ир зочин сэрээд зохиж магадгүй гэж өвгөн холоос аавын хайрлсан алтан шар хадаг алтан юмбуу хоёрыг үзэлгүй алтгаар үзээд алдахгүй юу гэж их хашгираад иргэн зогтжээ. Ирийн сайн хан хар хүүхүү зочин нэг сэрээд хүн хэлв би зөвлөв гэж хурл чулуу зүрхэн хуржигнэж хар чулуу зүрхэн харжигнаж хайлсан ширмэн дотор нь буцалхын тэнд үлдээ тэнгэрээс доох нуур үзүртэй модноос дээх нүүр нэг юм жирв хийгээд далдархыг үзжээ. Лавтай хүн хэллээ гэж аргай болсон нумаа агсаж хавцгай болсон сумаа авч мордоод алхуулжээ. Ирийн сайн хан хар хүүхүүг гэрээсээ гарснаас хойш эхээс нь төрсөн 3 настай дүүн ахынхаа хойноос явна гэд бахираад болсонгүй байсанд нь бол ээж аав хоёр нь аавын ундаг үүлэн борлог морийг унуулж угчтай сүү барилж бортогтой сүг нь ганцаглуулад ахын хойноос явуулжээ. Ирийн сайн хан хар хүүхүүг явж байхад нь 3 настай дүү ахийнхаа өмнөөс гарч очижээ. Энэ юу гэж ирийн сайн хан хар хүүхүү аргай болсон нумаа авч хавцгай болсон сумаа онолтол 3 настай дүү үхрийн тугалж гэсэн мөрч уулзаад мөргөлдөж салдаг. Нохойн зулжаач гэсэн хуцаж уулзаад ноцолдож салдаг. Миний ах гэдэг газартайд ганцлалтхан төргсөн тэнгэртэй тэнцэлдэгхэн төргсөн сайн ир гэдэг юм. Харин үүгээр бодвол адгуус малаас дор шив гэж их л нэгэн хашгирч гинэ. Хэр хүн нэвтэн дээр юу ч гэсэн үчирээ да гэж аргаа болсон нумаа хавцгай болсон сумаа буулгаж уулзсанд аавынхаа ундаг үүлэн борлог морийг танив гин 3 настай дүүгээ зүүн гарынхаа алган толон дээр суулгаж миний дүүгийн нэр хэн гэдэг вэ гэсэнд ахаасаа нэр хүртнэ гэсэнд 3 настай Гуналда Улаанбаатар гэж нэр өгөөд дүүтэйгээ хоёул явжээ. Жива тэмээ хариулсан өвнийд очивын. Жива тэмээ хариулсан өвгөн за зүрх мижид хааных маргаашийн өглөө урхийн улаанаар найраа барих гэж байгаа да. Түүнээс нааночвол дээр байлгүй гэж гэн. Ирийн сайн хан хар хүүгөө 3 настай гуралдаа Улаанбаатар дүүгээ дагуулж зүрх мижид хааны хүч нэгэн очижээ. Зүрх мижид хаан хэрэг зориг хинэд вэ? Хэд нутаг хаан вэ? гэж асуусанд хэрэг зориг энд байна. Хэд нутаг аваа гүндэл айхын 9 цагаан дохоогоор алдар нэр ирийн сайн хан харгүйгэгч энэ үгийг хэлсэнд зүрх мижид хаан энэ чинь хадаг имбүү хоёрын хойноос яваа хар хүн мөн байна. Тэнгэрийн ирэх хар хүүтэй 93 наадам хийж байж болно. Энэ үгийг хэлсэнд ирийн сайн хар хүүхүү тэр чинь харин болноо гэжээ. Морь хагсаах болж зүрх мижид хааных 81 цагаан агт усын 3 хөх халзанлуус эмгийн шуламтай хагсаад байхыг үзжээ. Ирийн сайн хан хар хүүхүү эрдний сайн чонхын хүлэг хөрмөрөө хагсааж
Танаа энд морио хэдий газараас тавьдаг вэ гэж Ирийн сайн хан хүү асуусанд манай энд 3 сарын газараас тавьдаг. Ирийн сайн хан хүү манай тэндх хонь хурганы хүү унаг даагаар тоглодог газар байна. Танаа тэнд хэдий газараас тавьдаг вэ гэж Зүрхэн Мижид хаан асуусанд манай тэнд 3 жилийн газараас тавьдаг гэж Ирийн сайн хан хүү хэлсэнд тэгвэл 3 жилийн газараас тавь гэж Зүрхэн Мижид хаан аашлан зандарн тушааж байхыг үзжээ. Ирийн сайн хан хүүгийн эрдний сайн чонхны хүлэгмөрийг 3 настай гуралдаа Улаанбаатар дүүн унажээ. Газрын хол усны уртад уйлж яваад унтаж хоцроозаа гэж ахын захижээ. 3 настай гуралдаа Улаанбаатар дүүн газрын хол усны уртад уйлж яваад унтаж хоцорчээ. Эрдний сайн чонхны хүлэг хөрмөр нь нүүрдэндээ галтай, нүдэндээ цогтой, бяцхан дүү минь өвгөн ах чинь явалгүй горгүй боллоо. Наадмаалт нь бид хоёр миний дүү сэрдэг цаг чинь боллоо гэж хаширтал янцгаажээ. 3 настай гуралдаа Улаанбаатар дүү мордод давхижээ. 81 цагаан агтыг дараагаар нь гүйцлээ. Лусын 3 хөх халдсан луусыг хэдийд өнгөрсөн бэ гэсэн жил шахаж яваа гэжээ. Лусын 3 хөх халдсан луусыг гүйцээд эмгэн шулмас хэдийд өнгөрсөн бэ гэсэн жил шахаж яваа гэжээ. Эмгэн шулмасыг хурч гүйцээд 2 сар тэрсэлтэн давхижээ. Эрдний сайн чонхны хүлэг хөрмөр төрүүдэд ирж гин. Ирийн сайн хан хүү хаан авахай би нэг надмаа авчлаа гэсэнд тэгчгээ боллоо. Хатанд хэлсэнд тэглээ гэжээ. Бүх барилга болсонд зүрх бүхэн төөд өмөр хүмүүстэй тохмын шинэ биетэй бүх дүцгэж байхыг үзжээ. 3 настай гуралдаа Улаанбаатар дүү үүнтэй би барилдъя гэд байсан. 3 настай гуралдаа Улаанбаатар дүүдээ зодог шуудаг өмсүүлээд тавьж гинэ. Төөд өмөр хүмүүстэй тохмын шинэ биетэй бүх хаа хавцсан газраас аягийн шинэ мах авч хайсаар ясан хэлхээ болохын тэнд эрдний сайн чонхны хүлэг хөрмөр нь дүүгийн минь мах уртхаас улам сайхан идүүгээс ирмэг сайхан болжээ. Нэг наадмаа авахгүй гэж ашгартал янцгаав гин. 3 настай гуралдаа Улаанбаатар хүүгийнх нь мах нь уртхаас улам сайхан идүүгээс ирмэг сайхан болжээ. Төөд өмөр хүмүүстэй тохмын шинэ биетэй бүхийг алд дэлгэм газар шигтэн хайжээ. Зүрх Мижид хааных хүр зэйтэн наан цаана гэж хүн амтан зоглуулсанд Ирийн сайн хан хурж очоод төөд өмөр хүмүүстэй тохмын чиний биетэй бүхийг өрөөсөн гараар шүүрнийг аваад хайсанд саагалтын чинээ газар шилэгдэж 2 атгах шороо шүүрч тав хитэл тавглаж 5 хитэл тогтоожээ. Ойдсон бөхөө авч чадахгүй байж хүнтэй яаж барилдаг юм гэж Ирийн сайн хан хүү асууж гин. Хаан авхай би 2 дахь наадмаа авлаа гэсэн. Тэгчгээ боллоо. Хатанд хэлсэнд тэглээ гэжээ. Бай харвах болжээ. Танаа энд хэдий газараас харвдаг бэ гэсэнд 3 хоногийн газараас харвдаг гэж Зүрхэн Мижид хаан хариулсан. Ирийн сайн хан хүү манай тэнд хонь хурганы хүүхэд хавчаахаа ном сумаар тоглодог газар гэсэн. Танаа тэнд хэдий газараас харвдаг вэ гэсэн. 3 сарын газараас харвдаг гэж Ирийн сайн хан хүү хэлжээ. 3 сарын газар оног бай босго гэж
зүрх мижид хаан аашлан зандарч тушааж байхыг үзжээ. 3 сарын газар 80 хасаг түлээ хурааж түүний цаанд хонин чинээ цагаан чулуу тавьж түүний цаанд алтан мөнгөн 2 тэвн хатгаж онох байг босгожээ. Зүрх мижид хааных харваачдад 3 сарын газраас харваач нэгч байсангүй. Ирийн сайн хаан хархуу харвсанд 80 хасаг түлээг шүтжигжилгэх үртэс үгүй болгож хонин чинээ цагаан чулууг будаа ширхэг шиг болгож алтан мөнгөн 2 тэвнийг хугачаад хад уул буталж байхыг илч бүхэ үзэж иржээ. Хаан авхай би 3 наадмаа авлаа гэсэнд тэгчгээ боллоо хатанд хэлсэнд тэглээ гэжээ. Ирийн сайн хан хүүхүү 3 настай гуналтай Улаанбаатар дүүгээ дагуулад мордож нэгэн ирээд аавын өгсөн алтан юмбуу алт шар хадаг 2-ыг аваад аль гэж их зандарсанд айхын эрхэнд алтан дагин авахыг бариад өгчээ. Ирийн сайн хан хүүхүү орон нутгатаа нэрж хаан суусан аав хатан суусан ээжтэйгээ уулзаж 80 жилийн найр хийж амар сайхан жаргажээ.